Сануу эко манлайлагчид баг өөрсдийн төслөө танилцуулахад бэлэн болсон байна. За манай багийн зорилго гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй, ялгарлан гадуурхалтгүй эрх тэгш нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор 3 сарын аяныг зохион байгуулах зорилготой байна. За 3 сарын аяны үрээнд үе шат дараалал танилцуулъя. Эхний сард эхлээд төслийн гишүүд өөрсдөө дохион нийлүүг сурах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт авахын тулд чадваржуулах сургалтанд хамрагдах байгаа. Хоёрт нь амьдарч буй дүүргээс сургууль цэцэрлэг байгууллага бүрээс нэг төлөөлөгч нарыг дохион нийллийг дэлгэрүүлэх өдрөлгт хамруулж дохион нийллийн хашдны мэдлэгийг өгөх байгаа. За 2 дугаар сард нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ялгарлан гадуурхалтыг бууруулах тухай 2 дахь өдрөлөг маань зохион байгуулагдана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй зочинтой ярилцаж подкаст хийх төлөвлөгөөтэй байна. За 3 дугаар сард нь хаалтын өдрөлөг хийж энэхүү аянд манд идэвхтэй оролцсон байгууллагыг тодруулна. Мөн номын хэвлэлтэй хамтарч дохион нийлний 1000 хүүхдэд төлөвчөж гаргах төслийн төсөв санхүүгийн байдлаар нийлтийн болон хаалтын арга хэмжээнд 1 сая төгрөг, багийн гишүүдийн чадваржуулах сургалтанд 500 мянган төгрөг, өдөрлөгт зориулсан материал болон ух зүйлс гэх мэт зүйлсд 1 өдөрлөгт сая төгрөг, тэгээ 2 өдөрлөг зохиохоор 2 сая төгрөг гэж тооцоолсон байна. За сурталчилгаа постэр гэх мэт зүйлд 300 мянган төгрөг, уралдааны шагналт хамтрах байгууллагын гарын бэлэг болон мөнгөн шагнал гээд 800 мянган төгрөг, урилгаар ирсэн багш нарын хөлс 300 мянган төгрөг, тэгээ мөн төлөвчийн зардалд нэг ширхэг нь 3500-аар бодож эхний ээлжинд 200 ширхэг хэвлэлээ гэж бодоход 700 мянган төгрөг, тэгээ одоогийн байдлаар нийтдээ 5-6 сая төгрөгийн төсвийг тооцоолсон байна.